Хинтээ аймаг дахь Өндөр хаан нисэх буудлын шинэ барилга байгууламж ашиглалтад орлоо. Монгол улсын засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 3.5 сая Америк долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хинтээ аймаг дахь Өндөр хаан нисэх буудлыг шинжлэн барих төсөл нь 2020 оноос эхэлж 3 багц ажлаар амжилттай хэрэгжиж 100% гүйцэтгэлтэйгээр 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтанд орлоо. Шинэ нисэх буудал нь 1438 м2 талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516 м2 талбай бүхий газрын үйлчилгээний гараж, инженерийн дэд бүтцтэй олон улсын иргэний нисхийн байгууллагын 3C ангиллалын шаардлага хангасан цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон нь бүс нутгийн ард иргэд зочид төлөөлөгчдөд иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх таатай орчин, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм а.